Мэндийг хүргье та бүхэндээ. Өнөөдөр манад ингээд уурхаад маань 2025 оны 11 сарын 18-ны өдөр болж байна. Тэгээд манай эрүүл мэндийн үйлчилгээ маань бас сүүлийн өдөр байна. Тэгээд өнөөдөр та бүхэндээгээ эмч нартайгаа нэг сайхан болоог танилцуулъя. За ингээд манай Чихамар хоолойн үйлчилгээ эмчтэй уулзцгаая. За өглөөний мэнд. За ингээ манай шинэ компани дээр одоо 4-5 хоног ингээд өнөөдөр үзлэг дуусч байна. Тэгээд та ингээд манай ерөн шинэ компанид ирсэн сэтгэлдлээ. Бас зохион байгуулалт те. Ер нь бол манай дээр бас цаашид хамтарч ажиллахад санал байвал хэлээч. За энэ шинэ компани дээр ирсэн сэтгэл бол сайхан байна. Ер нь бол айгүй зохион байгуулалтын хувьд бол хиймэг цэгцтэй. Хамар халаа эмчээр их олон жил ажиллаж байгаа. 30 гаруй жил ажиллаж байна. За. Тий. Одоо ер нь бол энэ нэмлэгтээ ажиллаж байгаа. Энэ нэмлэгт бол ажиллаад бол 2 дахь, 3 дахь жил рүү орж иж байна одоо тий. Ер нь ингээ манай шинэ компани одоо энэ ажилчдын одоо Чихамар хоолойн үйлчлэг ерөнхий ер нь одоо нэг багцлсан дүнгээр бол ямар хөө байна. За ер нь бол цаашид анхаарах ч гэдэг юм уу те эсвэл одоо нэг хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой саналч гэдэг юм уу. За ийм юм жоохон анхаарсан бол энэ ажилчид маань те Чихамар хоолой дээр бас иймэрхүү асуудлууд нь баг гарах юм байна гэдэг зөвлөмжний юм байна. За ерөнхийдөө Чихамар хоолойн өвчлөл бол те хамрын ясны хугарал тэгээ хамрын таславчийн морил болол их дийлэнх хувийг үл эзэлж байна. Тэгээ хингэрэг цаархаа хүмүүс бас нилээд байна. Сонсол бууралтаас мэрсэр хүмүүс байна. Тэр бас шаардлагатай нэг нарийн шинжилгээнд явуулах бас ганц нэг хүн байсан. Сонсголын SSR гэдэг нэг 50 үеийн унтуулгатай үеийн шинжилгээ хийдэг штэ тий. Тийм шинжилгээнд бас нэг ганц 2 хүн битсэн байгаа. Тэгээ хамрын хураашилт энэ залгуурын салстын хураашилт энэ төр бол бас нэлээд илбэг байна. Тэрийг бол одоо бас энэ орчин нөхцөлтэй бол холбоотой юм уу гэж бас энэ тий тоошороо энэ бодвол энэ химийн байдлтай ажлын байрныхаа орчинтой холбоотой болол гэсэн бодол төрж байна. Ер нь бол одоо энэ хамрын мөрөлд одоо гэдэг маань хамрын мөрөлд одоо сонсгол за хамрын хураашилт дээр бол ерөн ажлын орчин нөхцөлтэй холбоотой гэж болно те. Тэгэнгүүт одоо нэг гэмтлийн гаралтай хамар мөрөлд ч юм уу эсвэл одоо тиймэрхүү зүйлүүд гэмтлийн гаралтай хамар мөрөлд бол нэлээх байна. Тэр бол яг нэг ажлын орчинтой бол нэг холбоогүй шүү дээ. Ерөөсөө гэмтлээс үүсэж байгаа юм чинь. Тэр бол яг нэг хамар нь битүүрэл байнгын нэг амьсгал битүү байгаад их юм бол бас айгүй хэцүү ч тавигдлахынтай очил төрөж дутагдаад тийм хүмүүсийг бол хагалгаанд бол заавал оруулах шаардлагатай. Хэрвээ яг нэг хамар нь битүүрэхгүй баг зэргийн морилтай энэ төр хүмүүс бол заавал нэг яран бол ороодох шаардлагагүй шүү дээ. Тэгээ ер нь одоо энэ гэмтэлтэй холбоотой хамрын морилд одоо миний сонссноор бол яг тархины цусан хангамжинд бас нөлөөлдөг ч гэдэг юм уу тархи толгой их өвддөг гэдэг асуудлууд бас хамгийн сүүлдээ одоо даамширдаг гэдгийг би зүгээр нэг сонсч ирсэн. Тэгэхээр ер нь бол энийг бол мэдцлийн аргаар нэмжлэх шаардлагатай гэсэн үг тийм. Ер нь заавал мэдцлийн аргаар бол нэмжлэн. Ер нь хамар битүүрээд ирэхээр чинь нэг хамрын дайвар хөндөө өрөөслөд хамгийн түрүүнд үүсэж эхэлдэг байхгүй юу. Тэгээд тэрнээс нь л өмнө одоо бэлтгэжлэл өгөн зүгээр шүү дээ. Тэгээд цаашдаа тархитлагаа өвддөг болно. Одоо энэ хамрын хураашилтай холбоотой бид нар ажлын орчин нөхдөр манай чинь тоостой те янз янз байдаг. Энэ дээр ер нь тий ямар арга хэмжээ авч нөгөө нэг хамар угаах сав байдаг шүү дээ тий. Мэдгүй та. Мэднэ. Тий шалдаг тий. Тий хамар угаах савыг ер нь ажилчдаа ер нь байгууллагаас нь хангаж өгдөг үү? Үгүй. Ер нь бол тэрийг нөгөө байгууллагаас нь бол бас хангуулчвал зүгээр юм уу гэсэн бодол төрж исэн. Ер нь ханиа томооны үед ч юм уу нөгөө нэг тус тусдаа нэг савтай байх юм бол тэгээд давсаа бол хүмүүс өөрсдөө авдаг ч юм уу яадаг нэг савтай болгочулаас зүгээр л юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд нөгөө Солонгос давс мав самар угаадаг давснаас ч зөндөл байгаа сте Coca-Cola энэ төр гэдэг. Тэр мэрэгөр угаадаг юм бол нөгөө нэг хамрын орчин бас хэвийн орчинтой адилхан болгож өгнө нэг авралшилт энэ төр чинь тий. Тийм бас зүгээр юм уу гэж санагдсан шүү. За баярлаа. Ажил амжилт хүсье. Уусаа ажилчид тэр зөвлөгөө Батбаатарын уянга. За төрсөн усаар нь
За ил одоо хийж байгаа шинжилгээ нь болохоор зүрхнээс гараад тархи руу явж байгаа судаснуудыг эхоогоор хардаг. За энийг юу харах вэ гэхээр судасны хатуур нэрээс бүгдрэл байна уу? Цусны урсгал нь ямар байна? Цусан хангамж нь ямар байна? Тэдгэрийг үздэг гэсэн. За тэгээ гавлын гадна талдаа ерөөхдөө хоёр талдаа тав таван судас хийх. Гавлын дотор талдаа бас нэг судасдаг шүү дээ. Чи харьсан гэртгэнаа. Тархины судас харж байгаа гэсэн үг. Зүрхнээс гараад тархи руу явж байгаа судаснуудыг хардаг гэсэн үг. Тэгээ судасны хана нь ямар байна? Тэдгэрийг үнэлдэг гэсэн үг шүү дээ. Миний сүцэн диаметр хүчтэй. Хүрээний артерийн судас гэсэн үг шүү заяа. Весел дэв. Common carotid artery гэдэг хүрээний ерөнхий артер. Зүрхнээс гараад ерөнхийдөө тархи руу салж байгаа хамгийн том артерийн судас гэсэн үг. Ямар гоё багч. Ингээ ерөнхийдөө цусны урсгалаа үнэлнэ, судасны ханаа үнэлнэ, дээрэс нь цусны урсгалын хурдаа үнэлнэ. За тэгэл ерөнхийдөө судас агшиж суларж байгаа нөгөө дээд доод даралт гэж таад яриад байдаг штэ. Тэрнтэй адилхан судасныхаа агшил цалралтын дээд доод даралтаар цусны урсгалаа хурдаа эзлэгүнээ үнэлдэг гэсэн үг шүү зэ. Одоо тэгэхээр энэ ингээд хоёр судас саяны нэг ганцаараа явж байсан судас маань энэ дээр ирээд хоёр салчиж байгаа байхгүй. Гавлын дотор тал руу орж байгаа хэсэг энэ гавлын гадна тал руу салж байгаа хэсэг байхгүй. Энэ шинжилгээ ер нь ямар хүмүүс ирвэ? Ер нь бол толгой өвдөлттэй, толгой эргэлттэй, дараслалт ихсэлтэй, чихрийн шижимтэй, тархалалттай гэдэг маш олон хүмүүс дээр хийдэг ажиллагааны хувьд. Яг нөгөө харьцангуй өртгийн хувьд боломжийн. Тэгсэн хэрнээ хүндээ нөгөө нэг аюулгүй шинжилгээ байхгүй. Үгүйстэй. Хэлцүү байж.